Альмаас Movie Guide. Альман өнөөдөр та нартай нэг хөөрхөн инээдмийн кино ярьж өгөх боллоо. Ойн гал төмрийг унтраадаг авар халдныхны тухай. Манай Монголд ч ялгаагүй намрын сэрүү ороод хуурай ус модоор дамжин ойн төмөр энэ төр бол мундаг хурдан тархна штэ. Ойн төмрийн хор уршиг гэхдээ амар те. Хортхи ялгаруулна, шатсан ой сэрэх гэж удна, ан амтан үрэгдэн хөрснө шимт хижил байдлыг алдагдуулна гэл оч байсан ч унтраа дүл байсан ч дар гэдэг шүү анхаараарай. За эргээд кино руугаа орж гадаадынхан галаа яаж унтраадгийг харцгаая. Аимшигтай сүхний ганц далаалтаар майр том одыг унгаж мунгаад л хүмүүсийг авраад л тэнд байсан хүүхдүүд баярлалаа хаа гэж тэднийг тэрвэрх гэж дайраад хүүхнүүд нь хандраад л бүх авар халдныхан ийм том гоё бие хаатаад царайлаг сайхан залуус байдаг юм уу? Эсвэл зөвхөн энэ кинонд л ингэж гаргацсан юм уу? Хэлээд өгөөч тамны. Ажлаа хийж ирснийхээ дараа офис дээр ирж инээлдэж ханилдаад л хурган хөвгөлтэй байж байтал мэдээгээр эдний өрсөлдөгч байгууллагын аврах багийнхан бүр зурагтаар гарч мараад бид бол супер баатрууд юм да гэж мэгэд нэлээд том аврах ажиллагааг амжилттай хийгээд тэгээд сэтгүүлч телевиз яваад очисон байх уу? Манайд харин энд нэг жүжиг аврах ажиллагаа хийчихэд баярлж хөөрөөд байтал өрсөлдөгчдөд зурагтаар хараад гутраанаас тэгсээс сүүлдээ бүр юу гинвэ эдний талаас 2 3 4 ажилт нь нөгөө сайн аврах баг руу явлаа гэж мэгээ зүгээр улаан нүрэн дээр нь хаяад явждаг хорвоо юм да. Мэн дөр муха царайлал үлдсэн. Ядахны ганц байсан нэстэг тэрэгний жолооч нь явцсан. Өөрөөсөө хуруудаж байгаад хожигдсан нэстэг тэргээ бариад мэдээж тэгээ дүрмийн дагуу хөглөж өгнө. Бүтлгүй харшаарнууд. Энэ дөрвөөсөө бүтггүй те. Бас яах вэ? Шатаж байсан байшингаас хэдэн хөөхөд аварлаа шүү. Эцэгхэн байхгүй 3 хөөхөд байж таарлаа. Мэн хэд тэр 3 хөөхтийг амжилттай аваад оффист авчиртал аав ээж хоёр нь гэж нэг ункаг өнөхтөд 3 нэлэх хөөхтэй ой модон дунд дүнзэн байшинд үлдээчихэд явсан байгаа юм да. Ингээд энэ 3-ыг 9 минь дасран хамгаалагчд нь аваачиж өгөх манай дараагийн даалгавар бол манай хэдийн гэрийг өстө утгаар нь сүйтгэж өгч байгаа. Тоглоом буу байна гэж андуураа дохионы буугаар нь гэр дотор буудаад л дотроо учраа олцохгүй бөөн бужигнаа болж байтал нөгөө өрсөлдөгч нөхдүүдийн том дарга нэгтгэд эдний дэрж ажил шалгана гинтээ дуус. Тэр бол энэ хідэн дайсны цэргүүдийн хандаг яаж ч дардгийн байгаа. Унтахтаа хүртэл заавал бүүийн дуу сонсно гэж дайраад манай том маскули ахаар чинь дуулуулад алсан. Тэнцээ бас нэг сингл эмэгтэй байгаад байгаамаа. Манай хідэн залуус ойгоо хамгаалаад харин энэ эмэгтэй тэндээс судалгаа хийдэг ухаантай юм. Жихийг нь солих гэж гал командын хамгийн хүчтэй хамгаалтын хувцас өмсөдч дийлсэнгүй гэж. Энэ мэтэр бөө юм болжулж мань дөрөвч 3 бацааныг барж идэхгүйгээ мэдлээ л нөгөө 3 яасын мэдэхгүй манай аав ээж ирэх болоогүй би 3 өөртөө яваад очичигээ зүгтаагаад мэдээж нас биенд хүрээгүй жаахан 3 хүүхдэд юу ч явуулахад араас нь хөөж тууж барьж яваад яагаад зүгтаагаад байгаа аав ээж чи яг хаана вэ би одоо өөрөө хөргөж үгүй тэр гэсэн чинь сүүлдээ хамаг үнэ илчлэгдээд аав ээж нь нас орсон өнчин 3 хүүхэд болж таардгийн хүүхэд асрах газар бай гэхээр гуруула нэгнээсээ салчих гээд байдаг болохоор хүмүүст манай аав ээж одоо удахгүй ирнэ гэж худлаа хэлж хэдэн жил модон байшинд нэг асарч байсан тэр болж таарлаа. Зүгтаж явахдаа ойруу нэлийн гүнзгий орчихсон болохоор үнэн шин бол эндээ хоноглож таарах. За ямар тач ингээд дараагийн даваа гараг хүртэл манай хидтэй цуг байхаар боллоо. Хажуугаар нь маа хурган дарга нөгөө судлаач хүүхэнтэй жогроостой. За жогорсон ч ижтэй. Манай маа нэг өөрөө жаахан паниктад хажуудах хэдэн л энэ хоёрыг нийлүүлэх гэдэл үзэж таарад. Даргын утсыг бүгдээрээ булаацалдаж авч байгаад "Hey baby boo, you doing sexy girl" гэх мэт баахан шүлэнгэрсэн чатчж байгаад анаг орой хоолнд өрөөдглөө. Эмич маа дарга талтай болохоор энийг ил хөрөөд ирхэн тэр таалагддаг хүүхэн ирсэн биш нууц авьяас альчлаа түгэлдэр хуур дарж дуулаад өөртөө уулаалаад л байх шиг байгаа. Харин түүнийг сонсч ирсэн хүмүүсийн хувьд бол чихнээс нь цус гар будаа баг. Тэгснэ маргааш нь нөгөө хамгийн баг хөөхөн жижиг шар охины төрсөн өдрөнгөн шүү. Орой хүүхдүүдийг унтуулахдаа үлгэр ярьж өгч байхыг нь сонсоод эми маа даргад бүр ухаан жолоогүй дурлаанаас энэ л миний насны хайр яста өдөш бүр энэ залуугаар л үлгэр яриулж үнддэггүй юм болохлахын хавтахад хэний охин болох үлээ гэж юу? Маргааш нь аврах ангийн хэд чинь томоо гэх чинь хүүхдийн дэлгүүр ороод нөгөө бяцхан охинд бэлэг сонгох гэж баг дэлгүүрийг нүүлгэцсэн. Тэр хоёрын нь шуурам хугалсангүй.
Ингээд бөөн шоу зугац ингээд төрсөн өдрийн баяр гэд хамаг оффисаа буулгацсан тэмдэглэж байтал ирнэ гэд байсан том дарга нь хүүхэд хамгааллын газрын ажилчид гэж мэгээд бөөн хүмүүс пэр гэл ороод ирсэн. 3 жил хүүхэд хамгааллын албаныхнаас айж зүгтад хадан давирч байхад нь манай дарга ирж авраад өөрийнхөө даргын нүдэнд ч хүүхэд хамгааллын албаныхан ч сайн чадварлаг асран хамгаалагч байж чадна гэдгийг харуулснаар бүгд хамтдаа амьдрахаар болоод дуусч байгаа юм да. Эцэг эхээ алдсан 3 манж сайн аав ээжтэй болоод маа дарга нөгөө судлаач анитас сууж шууд 3 хөөрхөн хүүхэдтэй болчихвоо гэж. Almas Movie Guide